Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. За та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргье. Дундгов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, за гэмтрээс өвчин зэрэглэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, за шонхор бизнес клубтай хамтран өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь бол 2024 оныг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, за мөн засаг даргын шийдвэрээр хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын жил болгон зарласантай холбогдуулан гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд гэмтрээс өвчин зэрэглэх зөвлөлийн гишүүн байгууллагууд болох тусгай чиглэлийн байгууллагууд болон төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Тэгээд энэхүү арга хэмжээнд нийт иргэдийн өргөнөөр оролцохыг уриалж байна. За өнөөдрөөс эхлэн бол Дундгов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбарын газрын дэмжлэгтэйгээр за манай шонхор фитнес клуб хамтраад эрүүл нийгэм, эерэг хандлага уран доор ингээ бүх нийтийн дасгал хөдөлгөөнийг зохион байгуулж байна. За уг аян маань бол 7 хоногийн 3 өдөр үргэлжлэн за даваа болон лавг бям гаргуудад тэгээд энд үйл ажиллагаа, энэ дасгал хөдөлгөөнд нэгдхийг хүсэн бүх хүн хамрагдаж байна. За тэгээд тэрнээс гаднаас манай фитнес маань болохоор яг мягмар гарагт амардаг. За яг энэ амралтын өдрийг тохиолдуулаад бас энэ жил гэр бүлийн жил болж байгаа холбогдуулаад мягмар гараг бүр бол гэр бүлийг бас дасгал хөдөлгөөнд нэгдэх ийм цагийг бас хөдөлбөргөөр гаргаж байгаа. Тэгэхээр зэрэг гэр бүлээрээ одоо дасгал хөдөлгөөнд нэгдэхтэй тийм хүмүүс маань бол мягмар гарагийн өглөө 6-аас 8 цагийн хооронд зааж чөлөөтэй байгаа. За тэгээд ирэхэд бол дандаа мэргэжлийн багш нар ажиллана. Тийм учраас бас дасгал хөдөлгөөнд хамрагдах сонирхолтой гэр бүлүүдийг бас нэгдээсэй гэж хүсэж байна. Тэгээ өнөөдөр бол нээлт маш гоё боллоо. Тэгээ маш олон хүмүүс хамраглаа. Тэгээ яг энэ байдлаараа энэхүү аян маань ингээ үргэлжлээд бас гоё эрүүл нийгмийг бүтээхсэй гэж хүсэж байна. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.